Магадгүй дуу дуулах дуртай, дуу зохиодог. Тэгээд хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа тий. Эсвэл таны хөөрхөн бяцхан хүүхэд чинь дууны авьяастай тий хүүхдэд зориулаад дууны мэрэгжлийн түвшний студ барьж өгөхийг хүсдэг, мөрөөддөг болвол өнөөдрийн миний видео танд маш хэрэгтэй байх болов гэж 100% итгэж байна. 10 жилийн өмнө би оюутан болоод Америк нэгдсэн улсад ирэхэд надад ямар ч мөнгө байгаагүй. Тэгээд би шал өөр мэрэгчлэр тий кино найруулагч мэрэгчлэр сурах гэж ирсэн ч гэсэн хажуугаар нь би дуугаа дуулмаар байсан. Тэгээд би яах вэ гэж айгүйх бодсон л доо. Лос Анжелес хот бол үнэхээр entertainment хот учраас хаасайгүй жижигхэн дууны студид байдаг. Гэхдээ миний анх ирсэн хотод бол ямар ч дууны студ бараг байгаагүй. Тэгээд би ерөөсөө л миний ганц боломж болвол гэртээ дууны студ хийх юм байна гэж би ойлгосон. Хэдий хажууганд чинь студ байсан ч гэсэн Америкт бол дор хаяж цагийн $45 дууны студид хоолоо бичүүлдэг. А хэрвээ дууны продюсераар аяа зохиолгуулаад бичүүлэн гэх юм бол бүр талисан үнэтэй байдаг учраас гэртээ дууны студидтэй байх бол үнэхээр таны цаг болоод мөнгийг бол маш гоё хэмж өгнө. За тэгэхээр хамгийн түрүүнд би та нарт мэдээж гэрийн дууны студ барихад юу шаардлагатай гэхлээр ярьж өгнө. Ямар техник төхөөрөмж шаардлагатай. За дараа нь яаж тэр сонголтуудаа хийх вэ те? Хямдхныг авах юм уу, аль брендийг авах, үнэтэйг нь авах хэрэгтэй юм уу? За яг ямар одоо олон төрлийн микрофон төхөөрөмж байхад яг аль нэг сонгох ёстой юм те. Тэгээ хамгийн сүүлд нь судалгаа хийх яагаад маш чухал вэ гэдгийг зааж өгнө. Би 10 жилийн турш ингээл Монгол, Америкийн хооронд нэрэн орчин байсан. Суурин биш байсан учраас яг өөрийн гэсэн гэрийн студийг ингээд хоёр газар бараг хийх шаардлагатай болсон Монголд, Америкт. Тэгээ тийм учраас би тэр хооронд айгүй их зүйл сурсан, айгүй их алдсан. Тэгээ тэрнээсээ тэр суралцсан мэдлэгээсээ туршлагаасаа та нарт хуваалцаж байгаа учраас та нарт маш их цаг хэмнэж өгч байгаа гэж хэлж болно. За YouTube-ээр та нар хайгаад үзэх юм бол $300, $150 багтааж яаж гэрийн студидтэй болох вэ зэрэг маш олон видеонууд байгаа. Тэр олон видеог үзэж би үнэхээр өссөж дэвжсэн тий. Тэгэхдээ тэндээс би авахыг авсан ч гэсэн маш олон зүйл дээр тэрнээс олж би мөнгө алдсан, цаг алдсан. Жишээ нь би чанаргүй бүтээгдэхүүн хэрэглэснээс болоод миний дууны чанар хангалтгүй байсан. Яагаад миний дуу FM дээр гарч байгаа дуутай адилхан чанартай байхгүй байгаа юм бэ гэж айгүй их гутарч байсан тий. Тэгээ би сүүлдээ ойлгосон л доо. Ер нь бол үнэхээр яг сайн, үнэхээр яг тохирсон тэр бүтээгдэхүүндээ хангалттай мөнгөө зарцуулаад авчихсан дээр яагаад гэвэл сайн чанарын бүтээгдэхүүн бол танд 5-аас 10 жил болдог. А тэгэнгүүт яг тохироогүй тэр зүгээр л $150 гээл мөнгөө хэмнээл авсан тэр бүтээгдэхүүн бол танд 6 сар болох жишээ нь. Тэгэхээр анханасаа хөрөнгө оруулалтаа хийхдээ маш ухаалгаар тэгээд бас үнэхээр та дууны студидтэй болъё гэж зүрх сэтгэлээ зориулж байгаа болвол бүх зүйлээ зориулах хэрэгтэй гэж хэлсэн юм аа. Окей. Дууны студидтэй болоход нэг хэрэгтэй зүйлүүд юу юм бэ гэж мэдээж хамгийн түрүүнд та асууж байгаа. Ягаад тэгэхээр хэрэгтэй хэрэггүй юм танд байх шаардлагагүй. Хамгийн чухал юмнууд л байхад ерөөсөө л та дуугаа бичээд эхэлж болно. За мэдээж номер 1 зүйл бол компьютер. Компьютер чинь бол Windows эсвэл OS үйлдвэрлэлийн системтэй байж болно. Тэгэхээр одоо жишээ нь би HP надад компьютер байна, бас надад MacBook байна. За ягаад ийм хоёр өөр төрлийн компьютер байгаа аль нь дээр вэ гэдэргээл энийг бүр наривчлан би бас өөр влогоор орж болно. Гэхдээ маш ерөнхий ойлголтоор бол янз бүрийн програмнууд жишээ нь аль нэг үйлдвэрлэлийн системд илүү сайн ажиллаж өгдөг. За жишээ нь Logic Pro X гэдэг програм бол зөвхөн Apple дээр зөвхөн OS үйлдвэрлэлийн систем дээр ажилладаг учраас жишээ нь та Windows-тэй бол Logic дээр ажиллаж чадахгүй байх нь. Тэгэхээр иймэрхүү зүйлийг бас анхаарч эхлээд компьютераа сонгох хэрэгтэй байна. За хоёр дахь нь болохоор зэрэг микрофон мэдээж тэ. За дуурчин хүнд бол микрофон маш чухал. Look, Leo, don't you remember I told you there's a microphone right there in the bush. Yeah. You have to talk into it. Тэгэхээр микрофон бол хоёр төрлөөдөг. За нэг нь конденсер, нөгөөх нь динамик гэж байдаг. Энэ хоёр микрофон юугаар ялгаатай юм бэ гэхээр динамик микрофон бол та нарын за амьд тоглолтын дээр хардаг те эсвэл караокены газар хардаг микрофон болвол динамик микрофон байгаа. Яг тэгвэл динамик микрофон бол ийм чанга дуунуудыг ийм том долгионыг маш сайн бичиж авдаг байна. А тэгвэл конденсер микрофон болвол delicate буюу ийм хүний хоолой байдаг юм уу эсвэл одоо яг нэг төрлийн гитарын чимээч байдаг юм уу тэнийг бол маш сайн бичдэг. Тийм учраас таны таасанчлан дууны студид бол ер нь голцоо конденсер микрофон бид нар ашигладаг байна. За конденсер микрофон дундаа бас танд сонголт гарч ирнэ. За omnidirectional уу эсвэл cardioid уу гэдээ гарч ирнэ тийм. Omnidirectional гэж юу гэсэн юм бэ гэхээр олон чиглэлтэй микрофон гэсэн үг. Нэгсэндээ өөрөө хэлж байгаачлан микрофон тойроод ингээ мэдрэгчтэй учраас энэ тэндээс бараг 360 градусаар одоо дуу бичиж авах нь тийм.
Нөгөөх нь болохоор cardioid гэж яа нэрлсэн бэ гэхээр зүрхний хэлбэртэй байдаг. Тэгээ энэ нь болохоор мэдээж нөгөөдгөөс эсрэг учраас нэгхэн one direction буюу нэгхэн чиглэлээс бичиж авдаг байна. Тийм учраас гэрийн нөхцөлд бол cardioid микрофон бол хамгийн зохимжтой. Яад вэ гэвэл таны хөрс чинь чимээ гаргадаг те эсвэл дүү чинь уйлдаг хажуугийн өрөөнд тэгэл энэ одоо орчин тойрны атмосферын дуу чимээ та оруулмааргүй шүү дээ. Зөвхөн өөрийнх нь дуу хоолойг хамгийн цэвэрхнээр бичиж аммаар. Тийм учраас заавал cardioid микрофон авах хэрэгтэй гэдэг байна. За би бол AKG гэдэг брендийн энэ микрофоныг ашигладаг. За миний микрофон бол тэгэхээр condenser cardioid микрофон байдаг байна. За 3 дахь таны студид нэн шаардлагатай. Магадгүй хамгийн хэрэгтэй зүйл юу вэ гэхээр зэрэг би хамгийн анхныхан влогд ярьсан audio interface. За би өөрөө яг хэрэгжилж байгаа интерфейсийг компьютертэй залгацсан учраас түр хэрэглэхгүй байгаа энэ интерфейс дээрээ бас хэдийн ярих гэж бодлоо. Энэ яагаад хамгийн чухал юм бэ гэхээр за өмнөх влогон дээрээ би хангалттай сайн тайлбарлаж өгч чадаагүй гэж магадгүй. Компьютерийн дууны чадамжийг сайжруулдаг төхөөрөмж гэж яг юу гэсэн үг юм бэ гэхээр зэрэг хэдий би өөрийнхөө компьютерийнхаа микрофоныг ашиглаад би дуулж болох ч гэсэн мэдээж тэр бол хизээж дуучны хоолойг мэргэжлийн түвшинд бол гаргаж өгч чадахгүй. Тийм учраас бид нар ийм микрофон ашигладаг гэж хэлсэн. Тэгвэл бидний студид хэрэглэдэг микрофон бол XLR буюу ийм 3 нөхөртэй ийм хоролттой байдаг. Тэгвэл энэ кабелийг бид нар яаж чичээсэн компьютер руу оруулах чадахгүй дээ. Яг тэгэхээр бидний компьютер бол USB, USB-C гэдэг л ийм оролттой. Тэгэхээр энийг оруулж болохгүй учраас бид нар дамжуулагч голт нь интерфейс гэдэг юм ашигладаг байна. Тэгэхээр интерфейс болгонд яах нь XLR ордог ийм channel буюу сугнууд байдаг байна. Интерфейс бас зөвхөн микрофон зориулсан биш гэдгийг би хэлсэн. Энэ бол жишээ нь гаднахаар заалгадаг keyboard controller эсвэл та гитар тоглодог бол гитараа бас энд холбоод тоглож болдог байна. Тэгвэл speaker-ээ би яаж компьютер руугаа залгах вэ гэж одоо байна те. Тэгэхээр speaker чи мэргэжлийн түвшний студио мониторууд бол бас шууд компьютер руу ордгоо. Үнэхээр та шилжүүлэгч кабель ашиглахгүй бол тэгэхээр ихэнх студио монитор бол яг нь интерфейс руу бас ордог байна. Тэгэхээр интерфейс болгон өөрийн гэсэн зүүн баруун гэсэн одоо яг өсгөгч ордог ийм оролтуудтай. За энэ ямар кабель ашигладаг юм бэ гэхээр зэрэг TRS гэдэг кабель ашигладаг байгаа. Нэг анхаарах зүйл бол заавал balanced гэдгийг та нар аваарай. Яагаад тэгэхээр balanced кабель авахгүй бол white noise гэдэг юм үүсдэг. За white noise гэж юу юм бэ гэхээр яг ингээл дууга бичиж явах үед ингээл нэг сонин захиргаан гэж байгаа юм шиг нэг сонин дуу хальт ингээ орж ирээд идэг. Тэр нь болохоор зэрэг айгу түүхтэй баг чих хөвдөгдөг те. Тэгээд би олон жилийн турш юуг ойлгосон гэхээр зэрэг энэ кабель муу кабель ашигласнаас болж за эсвэл муу интерфейс ашигласнаас болж ер нь айгүй их асуудал үүсдэг гэдгийг би ойлгосон. Ер нь софтвер буюу тэ дууны програмнаас илүүтэйгээр таны компьютертайгаа холбож байгаа тэр төхөөрөмжүүд л ямар нэгэн мастай, ямар нэгэн одоо холболтод буруу байх юм бол голцоо ер нь бол дуунд ч асуудал үүсдэг. За ямар интерфейс сонгосон дээр вэ гэдэг юм уу? Энэ бүр нарийн сонголтуудыг би бүр дараагийн влогоор бүр нарийн орж болно. Гэхдээ өнөөдөр бол би нэг юм хэлэхэд яагаад би энэ интерфейсийг ашиглаж байгаад Apollo TuneX-ийг сонгосон бэ гэхээр зэрэг энэ бол зөвхөн компьютероос хүчин чадлаа аваад яг компьютерийн хүчээр ашигладаг. За Apollo TuneX бол дотор өөрөө жижигхэн процессортай. Тийм учраас баг өөрөө тусдаа компьютер гэсэн. Тийм ч учраас маш чанартай дууны авиа гаргаж чаддаг байна. Тэгэхээр audio interface биднэрт энэ сайн төрлийн микрофон болоод хөгжмийг компьютертэй холбож өгдөг төхөөрөмж ахна. За дөрөвдүгээрт мэдээж бидэрт хамгийн хэрэгтэй зүйл бол би бичсэн дуугаа одоо эргэж сонсох хэрэгтэй тийм. Мэдээж та өөрийнхөө компьютерийн спикерийг ашиглаад сонсож болно. Гэхдээ тэр бол танд яг мэргэжлийн түвшний сонсогдохгүй тийм. Тийм учраас бид нар speaker studio monitor буюу яг нь өсгөгч ашигладаг байна. VHS8 гэдэг өсгөгч бол одоогоор ашиглаж байгаа. За Rocket гэдэг өсгөгчийг бол манай Монголын студиудаас зөндөө ашигладаг. Би өөрөө ч гэсэн ашиглаж байгаад хүмүүс зарж байсан. Тэгэхээр яагаад VHS8-ийг сонгосон бэ гэхээр зэрэг бас баахан судалгаа хийж байгаад яг надад тохирсон одоо спикер байна гэж бодсон учраас би энэ өсгөгчийг авсан байгаа. Өнөөдөр бол би ямар нэгэн бандыг сурталчлах гээд энэ видео хийгээгүй учраас би зөвхөн маш хурдан та нарт мэдээлэл өгөх зорилгоор ингээ урагшаа явж байгаа шүү. Бидний дараагийн жагсаалтанд байгаа чухал зүйл бол мэдээж earphones. Чихвч ашиглах танд зөндөө шалтгаан байж болно. Та roommate-тэй цуг амьдрдаг хүнтэй нөгөө хүнд нь одоо таны дууг байнга сонсомооргүй те. Тэгвэл та мэдээж чихвчээрээ бүх өөрийнхөө mixing, mastering, дуугаа сонсох, тэр дуу хоолойгоо бичихэд бас чихвч бол маш хэрэгтэй. Яг тэгвэл та speaker-ээр сонсоод
бичих юм бол яах нь вэ? Таны ая чинь давхар орох учраас аюултай. Чихвчээрээс өөрөө сонсч иж мэдээж хоолоогоо бичдэг тийм. Тийм учраас чихвч бол маш чухал. Сайн чанарын чихвчийг яаж сонгох вэ гэхээр зэрэг balanced, яг студиуд тохирсон мэрэгжлийн түвшний чихвч байх ёстой. Би бол яг одоо аудио техникагийн чихвч ашигладаг байгаа. Тийм үнэтэй биш ч гэсэн бас маш чанартай бүтээгдэхүүн учраас би энийг сонгосон. Одоо ч гэсэн би энэ чихвчийг одоо сонсож бас дууга микс хийж эхэлдэг. За ингээд мэдээж би та нарт ер нь хамгийн чухал төхөөрөмжүүдийг тайлбарлаа. За тэгвэл яг акустик гэдэг имийг өнөөдөр би мэдээж хальт дуртаад өнгөрье. Өрөө олхон одоо чинь 4 хантай байна те 4 5 6 мэдгүй янз бүрийн өрөө заал хийж болно те. Тэгэхээр дуу авианы долгион энэ хан болгонд ингэж ойж байдаг. Тэгээ ойх тоолондоо буцаад бидний чихэнд ирэхтэй анх одоо би жишээ нь микрофон нэг юм хэллээ те дуу дууллаа. Тэр дуу авиан ингээд өрөөгөр ингэж ойж дамжсаар агаад надад өөрөөр сонсогдож одоо буцаж ирэхдээ надад өөрөөр сонсогддог байна. Тийм учраас бол энэ маш аюултай. Нэгсэндээ би яг анхныхан хувилбарыг нь сонсохгүй ямар нэгэн нөлөөлөлт орсон авиа сонсож байгаа учраас би яг одоо 100% accurate буюу те яг зөв энэ одоо дууга микслж чадахгүй байна. Тийм учраас яг акустикийн тохирсон яг өрөө цаанаас нь одоо ингээд те акустикийг янзлсан өрөөнд дуу бичих нь тийм чухал гэдэг байна. Хавтгай ийм хатуу давхарган дээр дууны авиа ингэж маш сайн ойдог. Тийм учраас бид нар ийм зөөлөвч ингэж хийж өгдөг. Энэ ханаа бол цэвэр өөрийнхөө гараараа хийж ингэж тохижуулсан байгаа. За энийг бас би яаж хийсэн бэ гэдгийг та нар хэрэг хүсвэл би дараа нь өөр влогоороос ярьж болно. Тэгэхээр мэдээж та нараас комментэд өөрийнхөө хүсэлтийг бичээрэй. Тэгэхээр дүрм нь ерөөсөө юу вэ гэхээр зэрэг аль болох юм зөөлөн ойхооргүй материалаар хүрээлэгдсэн жижигхэн орчинд хоолоогоо бичвэл таны хоолой хамгийн цэвэрхэн бичигддэг байна. Тийм учраас хүмүүс одоо нөгөө нэг closet буюу хувцсныхаа шкафын дотор дуугаа бас бичдэг тохиолдол бий. Нэг юм мартсан байна маш чухал юм. Sorry guys. За external hardware гэж би өмнө та нарт ярьсан. Тэгвэл гаднахаар залгадаг төхөөрөмж гэж би ярьсан байгаа тийм. Keyboard controller. За энийг бол би бас дараа нь маш нарийн орж болно. За keyboard controller гэдгийн нэг гайхамшигтай юм нь за энэ хэдий төгөлдөр хуурны ингээд түлхүүрөд харагдчих байгаа ч гэсэн энд бол зөвхөн төгөлдөр хуурны дуу авиа гарах албагүй гэсэн. Энд одоо програмд нь бид нар ямар ч төрлийн дуу авиаг сануулж өгч болно. За жишээ нь хийлээж болно, эсвэл морин хуур ээж болно. Эсвэл одоо өнөөдөр би та нарт электрон одоо гитар ээж болно. Жишээ нь сонсоорой. Хэдий би төгөлдрөөр тоглож байгаа юм шиг хэрнээ энэ гарч байгаа саунд чимээ болохоор гитар агааз. Тэгэхээр энэ keyboard controller хэр зүгээр keyboardтэй удирдах болдог юм төхөөрөмж ахна. За хэрвээ та зөвхөн бит хийдэг эсвэл ийш тийш маш их хаялдаг бол танд ийм том одоо 61 түлхүүртэй жишээ нь keyboard бол хэрэггүй. Айгүй олон хүн 25 эсвэл 32 түлхүүрийн жижигхэн keyboard ашигладаг. Тэр нь бол одоо зүгээр л одоо чинь бит хийхэд биэнд одоо жишээ нь янз бүрийн бөмбөрийн саунд оруулаад ирэх юм бол бит хийж болох нь тийм. Тэгээд тэрүүгээр та хангалттай бит хийж чадах учраас keyboard controller-т бол харин та тийм их мөнгө өрөх ерөөсөө шаардлага байхгүй байна. Тэгвэл энэ олон төхөөрөмжүүдийг бид нар яг альны зөв гэж сонгож авах бай тээ. За микрофонд бол би мөнгө маш сайн заръя гэж боддог. Мэдрэх сайтай юм сайн хальстай би микрофон өөр авахыг хүсдэг. За EKG-г бол би нэг $200 авч байсан. Маш сайн одоо микрофон байгаа. Дараагийн влогон дээр та нар яаж намайг энэ жижигхэн одоо тийм микрофоны хаалт болоод энийг хийсэн бэ гэдгийг мэдхийг хүсвэл би бүр нарийн та нартаас бүх микрофонд одоо хэрэгтэй байдаг юмыг тайлбарлаж өгч болно. За тэгвэл компьютерийг яаж бид нар сонгодог вэ? За миний хувьд бол би MacBook Pro-г бол заавал одоо $1900 бас үнэтэй MacBook авсан байгаа. За би яагаад энийг нэгдүгээр авсан бэ гэхээр зэрэг миний ашигладаг Logic Pro гэдэг програм бол зөвхөн OS үйлчлийн систем дээр ажилладаг. Тийм учраас би заавал энэ компьютерийг авсан. Эний нэг юм нь бас процессор нь бол маш хүчтэй. iCore 7 гэсэн процессортэй. Тэгэхээр процессор нь одоо i9 ч юм уу те одоо сүүлд бол i9-гээ гараад ирсэн. Тийм сайн байх одоо өндөр байх тусам маш сайн. Тэгэх юм бол компьютер чинь илүү хурдтай хүчин чадалтай байх нь. Тэгээ RAM нь бол мэдээж RAM гэдэг нь болохоор memory те бас маш сайн байх хэрэгтэй. За миний хоол нэг 16 GB тийм сайн биш. Мэдээж 16 30-ыг өсөх тусам бол маш сайн байдаг. За тэгээд компьютерийнхан бас мэдээж яг жинхэнэ
storage те багтаамжаас бодох хэрэгтэй. Энийх бол 256 GB-ийн багтаамжтай. Тэгээд external гаднахаар залгадаг янз бүрийн одоо hard drive ч юм уу залгаад бас компьютерийн хүчин чадлыг нэмэх боломжтой. За гэхдээ Windows-ыг би бас яагаад ашигладаг юм бэ гэхээр зэрэг gaming computer гэж та нар мэднэ те. Видео гейм тоглодог компьютерууд бол маш хүчтэй байдаг. Процессор нь маш сайн байдаг. Би бас Ableton гэдэг програм дээрээс ажилладаг учраас энэ компьютер дээр ажиллая гэдээ бас давхар авсан байгаа. Бас тиймээс гадна би киноны мэрэгчлэлтэй учраас кино монтаж хийх хэднэрт бас том дэлгэц хэрэгтэй байдаг учраас бас авсан байгаа. Тэгэхээр компьютерийн хувьд бол энэ цэвэр таны өөрийн сонголт ямар ч төрлийн компьютерийг ер нь бас сайн чадaltaй болгож болдог. Нэмэл одоо RAM-ын солиулч гэдэг юм уу те хүчин чадлыг сольж болдог учраас компьютерн дээр бол мэдээж энэ бол цэвэр таны өөрийн сонголт, хэдэн төгрөг зарах нь бол таны өөрийн сонголт болж байгаа. Speaker бол надад маш чухал байсан монитор те. Яг чанартай би яг үннээсээ би сонсомоор юм те. Яагаад гэвэл ингээл маш гоё том ивент дээр очисон чинь мангар гоё ингээл спикер дээр миний дуу шал өөр сонсогдоод эхлэх юм бол it's a disaster тэ би дуугаа ингэж сонсогддог гэж бодсон чинь өөр спикер дээр очиж өөрөө сонсогдоод ах юм бол энэ бол маш аюултай. Тэгэхээр би юу гэж боддог вэ гэхээр зэрэг таны өсгөгч бол маш сайн чанарыг байх хэвээр. Тэгээ би судалгаа хийсний үндсэн дээр яг гэрийн нөхцөлд те бас тийм ч үнэтэй биш гэхдээ маш сайн чанараар инженерлэгдсэн ер нь бол өсгөгч бол Yamaha брендийн HS8 гэдэг энэ өсгөгч юм байна. Өмнө нь бол би Rocking ер нь бас спикеруудыг ашигладаг байж байгаад байсан. Заримдаа болохоор зэрэг ингээд нөгөө цувир хатаад байгаа юм шиг надад мэдрэмж төрдөг гэсэн учраас би болсон. Гэхдээ маш олон залуучууд бас Rocket-ыг ашигладаг бас үнэхээр сайн өсгөгчүүдийн нэг л те. За тэгээ 3 дахь хамгийн чухал юм бол судалгаа байгаа. Уран бүтээлч хүн болгон яг тэр момент тэр мөчтөө орцсон тэрийг мэдэрсэн үед те яг өөрийнхөө хоолойгоо бичхийг хүсдэг. Яа тэгэхээр дуучин хүн бол ямар нэгэн түүхийг өгүүлж байдаг. Өөрийнх нь тэр сэтгэлийн угаас гарч байгаа мэдрэмжийг та нарт дамжуулж байдаг. Тэгвэл яг тэр үед миний ингээд компьютерийн хүчин чадал дийлэхэ болоод ч байдаг юм уу? Эсвэл миний нөгөө кабель маслаад ч байдаг юм уу? Техникийн саадал гарна гэдэг бол маш их харамсалтай байдаг. Тийм учраас тийм асуудал үүсэхгүй тулд маш сайн судалгаа хийх хэрэгтэй. Судалгаа хийх хэрэгтэй мэдээж хамгийн чанартай бүтээгдэхүүнийг хамгийн түрүүнд тавьж одоо авах хэрэгтэй. Одоо мөнгөндөө мэдээж бид нар баригддаг ч гэсэн би хурдан ингээл студидтэй болчихъя. За би хурдан гэхээсээ илүүтэйгээр аль болох ингэж маш стратегтэй төлөвлөж байгаа. За би мөнгөө жоохон хадгалж байгаа яг энэ бүтээгдэхүүнийг би аавна гэж бодож ингэж одоо өөрийнхөө мөнгө олоод цагийг зарцуулах хэрэгтэй. Hey guys, ингээ өнөөдөр надтай цуг байсан маш их баярлалаа те. Дуу хийхийг бүргэлж хүсдэг байсан, дууны студид болохыг хүсдэг, бас хаанаас эхлэхээ мэдэхгүй байсан хүмүүст бас энэ маш том мэдээлэл өгсөн болов уу гэж найдаж байна. Яг бол хамгийн анх би өөрөө эхэлж байхад надад ямар ч тийм их усур байгаагүй. Би хаанаас эхлэхээ мэдэхгүй өөр айгүй их цаг гаргаж би уншиж судлаж ирсэн л дээ. Тэгэхээр та нарын бас цагийг хэмнэж өгөх зорилгоор би бас энэ влогийг хийж байгаа. Мэдээж манай шинэ гарч ирж байгаа залуучууд бүгд ингээл англи хэлтэй янз бүрийн судалгаа хийдэг. Гэхдээ энэ бол яг цэвэр миний өөрийн туршлагаас үүссэн юу хийвэл зөв, юу хийвэл буруу юм гэдэг ийм мэдлэг учраас бас та нарт баг зэрэг ч гэсэн тус рүүх болов гэж найдаж байна. Тэгээд please subscribe and share. Яа тэгэхээр энэ мэдээлэл бас олон хүнд хүрэх тусам бас яг хэрэгтэй хүнд нас очих болов гэж би бодож байна. Дараагийн влогоор би та нарт зөвхөн дуу биш бас кино урлагтай холбоотой гоё гоё мэдээллүүдийг оруулах болно. Тэгэхээр stay with me and have a nice day.